төсөөтөд эмчлэгдэж байна. 16 жолооч бол эдгэрч гарчээ. За бусдыг дэлгэрэнгүй танилцуулъя. 2020 оны 10 сарын 16-ны өдрийн Сеул Улаанбаатарын транзит онгоцоор ирсэн 252 хүний шинжилгээ. 10 сарын 15-ны өдрийн Бээжин Улаанбаатарын онгоцоор ирсэн 145 хүний шинжилгээ. За 10 сарын 4-ний өдрийн Нурсултан Улаанбаатарын онгоцоор ирсэн 153 хүний давтан шинжилгээ. 9 сарын 28-ны өдрийн Алма-ата Улаанбаатарын онгоцоор ирсэн 95 хүний давтан шинжилгээ. 9 сарын 28-ны өдрийн Замын үд бомбоор орж ирсэн 21 хүний давтан шинжилгээ. Төв аймагт тусгаарлагдсан 9, Дундгов аймагт тусгаарлагдсан 3, Өмнө аймагт тусгаарлагдсан 1 хүний шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй байна. За мөн Хөсөөтөд Шижигтэй гэж тусгаарлагдсан 6 хүний шинжилгээ хийсэн коронавирус илрээгүй байна. Сайн дурын үндсэн дээр шинжилгээ хийгддэг болсон үүнд 24 хүн хамрагдаж шинжилгээ хийлгэжээ. Бүгдэнд нь коронавирус илрээгүй байна. За тандалтын зорилгоор буюу санамсаргүй төвөрийн аргаар нийт эмнэлгүүдээс сонгож авч сорьцонд нь шинжилгээ хийж хяндаг. Энэ дээр бол 6 хүний сорьцон шинжилгээ хийсэн байна. Налахын төвөөс шинжилгээ авч хийхэд коронавирус илрээгүй байна. За тусгаарлан ажиллах байранд үүрэг гүйцэтгсэн 10 эмч ажиллагчдын шинжилгээг мөн хийхэд коронавирус илрээгүй байна. Эдгээр нь бол бүгд хяналтын шинжилгээ юм а. Сэлэнгэ аймгийн лабораторид шинжилгээ хийгдсэн байна. Алтан булгийн бомбоор орж ирсэн ачаа тээврийн жолоочийн шинжилгээ. Эдгээрт нийтдээ бол Сэлэнгэ аймгийн лаборатори нээгдснээс хойш 62 шинжилгээ хийсэн байна. За өнөөдөр бол нэг хүн эдгэрч дараагийн шатны совил руу шилжиж байна. Энэ 50 настай эрэгтэй хүн мөн ачаа тээврийн жолооч Оросын холбооны иргэн эдгэрчээ. За ингээд Монгол улсад батлагдсан тохиолдол 324 боллоо. Үүнээс 312 нь эдгэрчээ. Энэ бол 96% эдгэрэлт их өндөр хувь гэж үзэж байгаа. За ингээд бүх ажиглалт хандлт дууссан 297 хүн байна. Совилийн ажиглалтанд 5 хүн байна. Гэрийн ажиглалтанд 10 хүн байна. За өнөөдөр халдвар төвчин судлалын үндэсний төвд 12 хүн эмчилгээнд байна. Энд бол биеийн байдлыг үнэлж үзэх юм бол 7 хөнгөн, 5 хүн хөнгөн гэж үнэлэгдэжээ. За ерөнхийдөө бол Хөсөөтөд 40 хүн ажиглалт хандлт эмчилгээнд ор байна. За ингээд дэлхийн дахны мэдээг товч хэлье. Дэлхийд өнөөдрийн байдлаар 39.2 сая хүн өвчлсөн байна. 1.1 сая гаруй хүн нас барсан байна. Коронавирусын улмаас сүүлийн 1 хоногт 390 гаруй мянган тохиолдол шинээр бүртгэгдэжээ. 6,000 гаруй хүн нас барсан гэж мэдээлэгдэж байна. За Америкийн бүсэд буюу Хойд Америк, Өмнөд Америк нийлээд 18.4 сая, Зүүн Өмнөд Азид 8.3 сая, Европын бүсэд 7.7 сая хүн өвчлсөн гэсэн ийм мэдээ байна. Коронавирус талдвар COVID-19 талдвараар тархалтын хувьд үзэх юм бол эхний 5 байранд Америк нэгдсэн улс, Энэтхэг, Бразил, Оросын холбооны улс, Испани зэрэг улсууд бүртгэгдэж мэдээлэгдэж явж байна. За ингээд дараагийн мэдээллийг зооноос өвчин судлалын үндэсний төвийн захирал Цог Бадрах хийнэ. Сайн байцгаана уу? Та бүхэнд өглөөний мэнд хүргэе. За зооноос өвчин судлалын үндэсний төв 10 сарын 1-ээс 19-ны хооронд Сиэтл, Нурсултан, Токио, Сөүл чиглэлийн 9 удаагийн тусгай үүргийн нислэг, за мөн инхээс хөвлөгчдийн тээврээс Афганистаны 2 удаагийн нислэг нийт 11 удаагийн нислэгээр ирсэн 2500 гаруй иргэдийн хувийн эд зүйл 3500 ширхэг 40 гаруй тонн ачаа, 50 тонн карго ачаа, цэргийн 80 тонн карго ачаа зорчигчдыг тээвэрлсэн 140 гаруй тээвэр хэрэгсэлд халдвар хөдгөл хийж шинэ коронавирусын халдвар олон нийтийн дунд тархахаас сэргийлэн ажиллаж ирлээ. За мөн Нурсултан, Токио чиглэлээс ирсэн 5 зорчигчдод коронавирус илэрсэнтэй холбогдоогоор тэдний байрлаж байсан 3 тусгаарлах байранд эцсийн халдвар хөдөлгөлийг хийж ажилласан байна. За мөн орон нутгийн зооноос өвчин судлалын төвүүд
одоо халдвар гүйцэтгэлийг хийж хил боомтдоор ажиллаж байна. За тухайлбал Сэлэнгийн зооноос өвчин судлалын төв 5400 хоорондын тээврийн хэрэгслийн жолооч нуруулах 5670 жолоочид эрүүл мэндийн хяналт хийж одоо тээврийн хэрэгслийг халдвар гүйцэтгэлийг ажилласан байна. За зооноос өвчин судлалын үндэсний төвийн вирус судлалын лабораторид 20 тусгаарлах байранд байрласан 1913 иргэнээс бол сорьцыг зоглуулж одоо шинжилгээ хийсэн байна. За мөн замун үүдийн боомтор орж гисэн 55 иргэн шинжилгээ хийсэн. Эдгээр шинжилгээнүүд бүгд сураг гарсан байна. За мөн 70 28 43 утсаар одоо 40 удаагийн дуудлагыг хүлээн авч зааварчлага зөвлөгөө өгсөн байна. За халдварын коронавирусын халдварын тархалт одоо буурахгүй байгаа. За томоогийн уйлрал эхэлж байгаатай холбогдуулан эрүүл мэндийн байгууллагуудын бэлэн байдлыг хангах, эрүүл мэндийн ажилтныг одоо халдвар хамгааллын дэглэм, халдваргүйжүүлэлтийг хийх чиглэлээр бол богино хугацааны сургалтуудыг хийж байна. За 23-24-нд бол нийслэлийн тусгай мэргэжлийн төвүүд, эрүүл мэндийн нэгдлийн одоо төргөн тусламжийн эмч нарыг хамруулсан сургалтыг эрүүл мэндийн хамтран зохион байгуулахаар одоо төлөвлөд байж байна. За дэлхийд дахинд коронавирусын тархалт буурахгүй байгаа хоногтой бараг 40 мянган өвчлөл гарч 6 мянган гаруй нас баралт болж байгаа талаар нэмхүү захирал сайн мэдээллээ. Иймээс одоо бид энээс урьдчилан сэргийлэх чиглэлээр бол онцгой анхаарахгүй болохгүй. Энд иргэдээс эхлээд бүх эрүүл мэндийн байгууллага, олон нийтийн байгууллагууд бүгд анхаарах ёстой. Юуны өмнө халдвар төвчнөөс урьдчилан сэргийлэх гол арга бол амны хаалт зүүх асуудал байгаа. Тэгэхээр амны хаалтаа зүүх, коронавирус бол өөрөө липидэн бүрхүүлтэй, өөрөөр хэлбэл одоо тослог бүрхүүлтэй гэсэн. Ийм учраас савнтай бүлээн усаар удаан хугацаа гараа угаах, гэр орондоо байнгын цэвэрлэгээ хийх нь халдвар гүйцэлт хийж байгаа нэг арга. Нөгөө талаар агааржуулалтыг 2 цаг тутам хийх, зай барих зэрэг эрүүл мэндийн байгууллагаас өгч байгаа заавар зөвлөгөөнүүдийг бүх шатны байгууллагууд, эцэг эхчүүд, сургууль, одоо цэцэрлэгийн байгууллагууд барьж ажиллах нь бол энэ альва халдвараас тэр дотроос нь томооц төвчин за шинэ коронавирусын халдвараас сэргийлэх гол арга гэдгийг одоо анхаарах хэрэгтэй. За нөгөө талаар одоо томоогийн вакцинд хамрагдах нь одоо энэ өвчлөл одоо сэргийлэх, томоогоо сэргийлэх гол арга гэдгийг иргэд манай ойлгоорой. За анхаарал тавьсан явдал баярлалаа. Сайн байна уу? Та бүхний энэ өдрийн амар амгалан айлтгая. За бид нэр эрүүл мэндийн яамны шинжилгээ ухааны технологийн зөвлөлөөс ээлжилт одоо судалгааны ажлын таймыг танилцуулъя. За 2020 оны 10 сарын 18-ны байдлаар дэлхий дээр 109,671 эрдэм шинжилгээ судалгааны ажил бол хийгдэж хэвлэгдсэн байна. За үүнээсээ бол 3611 эмнэлзүүн туршил судалгаа, за 404 эмнэлзүүн туршил судалгаа бол дууссан байна. За COVID-19 эсрэг дэлхийн эрүүл мэндийн байгууллагад бүртгэлтэй 198 одоо вакцин бүтээх судалгааны ажлууд бол эрчимтэй хийгдэж байна. За зарим одоо судалгааны ажлаас та бүхэн тоймолж хүргүүлье. За Перу улсын судлаачид тус улсын 1064 иргэдээс COVID-19-тэй холбоотой эдийн засгийн судалгаа явуулсан байна. За оролцогчдын 57% нь цар тахлын улмаас ямар нэгэн байдлаар эдийн засгийн асуудалтай тулгарсан. За 56% нь 2-7 хоног хүрэхгүй хэрэглээний мөнгөтэй. За 80% нийгмийн халамж хүртэх шаардлага тэнцээгүй гэж бол гарсан байна. За мөн оролцогчдын 11% нь аль нэг гэр бүлийн гишүүн нь COVID-19 шинж тэмдэг илэрсэн гэж бол хариулсан байна. За 56% нь тусгаарлалтын одоо дэглэмийн улмаас бол стресст орсон гэж бол хэлсэн байна. За энэтхэг улсын 12 мужид одоо хийсэн судалгаагаар хөдөө орон нутгийн гэр бүлийн 50% нь бол COVID-19-ийн өмнөх үедээ харьцуулахад тогтмол хэрэглэдэг хүнснийхээ хэмжээг багасгасан ба 68% нь хэрэглэдэг хүнсний бүтээгдэхүүнийхээ төрлийг багасгасан гэж бол судалгаагаар гарчээ. За Америкийн нэгдсэн улсын эрдэмтэд 50 мужийн 2195 шүдний эмч нарын дунд бол судалгаа явуулсан байна. За оролцогч шүдний эмч нарын 6.4% нь COVID-19-ийн халдвар авч эмчлүүлсэн. За 9% сэтгэл гутрал, за 20% нь сэтгэл түгших шинж тэмдгүүд илэрсэн байна. За оролцогчдын 98% нь ажлын байранда халдваргүйжүүлэлт ариутгалыг бол тогтмол хийсэн бөгөөд 73% нь нэмэлт хувийн хамгаалах хэрэгсэл хэрэгэлдэг болсон гэж бол хариулсан байна. За иймд судалгааны баг тогтмол ариутгал хийх, за хувийн хамгаалах хэрэгсэл хэрэглэх нь за шүдний эмч нарыг COVID-19-ийн халдвараас хангалттай хамгаалж байна гэж судалгааны дүн гарчээ. Америкийн нэгдсэн улсын зүүн өмнөд зүгийн
Флорида, Жоржиа мужийн, Өмнөд Каролины мужийн эмнэлгүүдэд түргэн тусламжийн үйлчилгээ авсан өвчтнүүдийн дунд бол сэтгэл ханамжийн судалгаа хийсэн байна. За COVID-19 үед 2020 оны 3 сараас 5 сар дэмжлүүлсэн 2296 өвчтнүүдийн сэтгэл ханамжийг цар тахлын өмнөх үеийн 4300 өвчтнүүд авсан судалгаатай бол харьцуулсан байна. За сэтгэл ханамжийн оноо цар тахлын үед бол 17 байсан бол COVID-19 үед 34 болж бол нэмэгдсэн байна. Тэгэхээр судалгааны багийнхан бэлэн байдлын үед түргэн тусламжийн үйлчилгээний чанар эрс сайжирсан байна гэж бол дүн гаргасан байна. За Бангладеш улсын эрдэмтэд тус улсын орлого багатай иргэдийн COVID-19-тэй холбоотой мэдлэг хандлага дадлагыг бол үнэлсэн байна. За нийт сулгаанд хамрагсдын иргэдийн одоо COVID-19-тэй холбоотой мэдлэгийн оноо бол 31, за хандлагын дундаж оноо 88, дадлын одоо оноо бол 82% бол гарсан юм байна. За судалгаанд оролцогчдын 18% судлаачтай хийсэн ярилцлагын үеэрээ амны хаалт зүгөөг байсан байна. Тэгэхээр судлаачид мэдлэгийн түвшин доогуур байгаа тул эрүүл мэндийн боловсролын хөтөлбөр хэрэгжүүлэх нь бол зүйтэй гэж үзэж байна. За Америкийн нэгдсэн улсын судлаачид 175 орны COVID-19-ийн одоо тархалтыг бол судалсан байна. За 175 улс орнуудыг харьцуулахад өндөр настай иргэдийн эзлэх хүү өндөр байх тусам мөн иргэдийн зүгээс гарч буй эмчилгээний зардал өндөр байна. За COVID-19-тэй халдварын тархалтын түвшин өндөр байгааг бол мөн тогтоосон байна. За мөн тухайн орны тамхи татдаг иргэдийн эзлэх хүү өндөр байх тусам COVID-19-ийн дахлын түвшин бас өндөр байгааг тогтоосон байна. За иймд иргэдийн зүгээс гарч байгаа эмчилгээний зардлыг бодлогын хэмжээнд багасгах, за тамхинаас гарах үйлчилгээний цар хүрээг нэмэгдүүлэх нь за COVID-19-ийн тархалт, нас баралтыг бууруулахад чухал ач холбогдолтой гэж бол судалгааны баг үзсэн байна. За ингээд манай одоо эрдэмтдийн цаг буландаа бол бид нар COVID-19-тэй холбоотой вакцины судалгаа, эмийн судалгааг бол цувралаар хөрвүүлж байгаа. За энэхүү судалгаа нь бол эрүүл мэндийн яамны вебсайт болон Facebook хаягуудаар одоо явж байгаа тул та бүхэн бас сонирхож үзээрэй. Ингээд анхаарал тавьсанд баярлалаа.